Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн математикийн хичээлээр хугацаа хэмжих баттдаг хичээл авнаа. За өнөөдрийн хичээлийн минь зорилго цаг минутыг тодорхой хэлж уншиж сурснаа баттгана. За хүүхдүүдээ та нар дараах онцгойг таагаарай. Тог тогтоотой нүүр дүүрэн тоотой. Тэр юу вэ? Сайн бодоорой. Тог тогтоотой нүүр дүүрэн тоотой. Тэр юу вэ? Сайн байна. Цаг. Дараах цаг ямар цаг вэ? За бодоорой хүүхдүүдээ. Дараах цаг ямар цаг вэ? Зүйтэй хүүхдүүд. Энэ бол аналог цаг. За хэдэн цаг болж байгааг уншаад дэвтэртээ бичээрэй. Хэдэн цаг болж байгааг уншаад дэвтэртээ бичээрэй. Богино 100 цагийг заадаг. Урт 100 минутыг заадаг, тийм ээ хүүхдүүдээ? За 3 цагаас 30 минут өнгөрч байна гэж хэлж болох нь байна. За мөн 4 цагт 30 минут дутуу байна гэж хэлж болох нь байна. Мөн 3 цаг 30 минут гэж хэлж болох нэ. За дараагийн дасгал. Дараах цаг ямар цаг вэ? Бодоорой хүүхдүүдээ. Зүйтэй хүүхдүүд. Дижитал цаг. За хэдэн цаг болж байгааг уншаад бичээрэй дэвтэртээ. Хэдэн цаг болж байгааг уншаад бичээрэй. Тэ 6 цагаас 15 минут өнгөрч байна. 7 цагт 45 минут дутуу байна гэж хэлж болох нэ. За дараагийн дасгал. Дижитал цагийн заасан хугацааг аналог цагийн загвар хэрэглэн үзүүлээрэй. За та нар дэвтэр дээрээ аналог цагийг зураад энд хэдэн цаг болж байгааг дэвтэртээ зурж үзүүлээрэй. За хэдэн цаг болж байна хүүхдүүдээ? 8 цаг болж байна зүйтэй. За дэвтэртээ цагийн зүүн урт, богино минутын зүүн урт. За дэвтэртээ зурсан бах тиймээс. За хүүхдүүдээ дараагийн дасгал. Дараах цагийг уншаарай. 11 цаг 45 минут гэж унших хүүхдүүдээ. 11 цагийн зүүн маань 11-ийн тон дээр хүрсэн байна уу, хүрээгүй байна уу? Сайн хараарай. За хүрээгүй байгаа учраас 10 цагаас хэдэн минут өнгөрч байгааг тооцоолоорой. Зүйтэй. 45 минут өнгөрч байна. 10 цагаас 45 минут өнгөрч байна. За 11 цаг болоход хэдэн минутд байгаа лээ? За бодоорой.
1 цаг болоход хэдэн минут дутуу байна вэ? Зүйтэй хүүхдүүд. 15 минут дутуу байна. За дараагийн дасгал хэдэн цаг болж байгааг? 3 цаг 55 минут. 3 цагаас хэдэн минут өнгөрч байгаа лээ? 55 минут өнгөрч байна. 4 цаг болоход хэдэн минуттай байна хүүхдүүд ээ? 5 минут дутуу байна. Зүйтэй. За хүүхдүүд дараагийн дасгал. Дараах цагийг уншаад дэвтэртээ тэмдэглээрэй. 4 цаг 15 минут байна. За дижитал цаг, аналог цаг 2. Яг ижил цагийг зааж байна тийм ээ. За 4 цаг 15 минут болж байна. 4 цагаас 15 минут өнгөрч байна гэж хэлж болох нь байна. 5 цагт 45 минут дутуу байна гэж хэлж болох нэ. За тэгвэл 20 минутын дараа хэдэн цаг болох вэ? 20 минутын дараа хэдэн цаг болох вэ? Зүйтэй 4 цаг 35 минут болно. Дараах цагийг уншаад дэвтэртээ тэмдэглээрэй. 3 цаг 35 минут болж байна. За яаж хэлдэг вүлээ? 3 цаг 35 минут болж байна. 3 цагаас 35 минут өнгөрч байна гэж хэлж болох нь байна. 4 цагт 25 минут дутуу байна гэж хэлж болох нэ. За 30 минутын дараа хэдэн цаг болох вэ? 5, 10, 15, 20, 25, 30. 30 минутын дараа хэдэн цаг болж байна? 4 цаг 5 минут болж байна. 4 цаг 5 минут болох нэ. За та бүхэн гэртээ дараах 2 дасгалыг хийгээрэй. 50 минутын дараа хэдэн цаг болох вэ? Цагийн зөв зураарай. Бэдэн 2 цаг 40 минутыг зураад 3 янзаар уншаад бичээрэй. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Сайхан амраарай.